Сайн байцгаана уу? Чех улсад суралцагч оюутан залуус холбооны гишүүн Арманд байна. Чех улсад ихтэй сургууль сурахтай холбоотой хамгийн чухал мэдээллүүдийг маш товчхон бөгөөд тодорхой байдлаар хүргэхээр энэхүү бичлэгийг та бүхэнд төлөвлөж байна. Эхлээд Чехэд сурахын давуу талуудаас заримыг нь хэлье. Газар зүйн байршлын хувьд Чех улс маань Төв Европ байдаг учраас Европын орнууд руу аялахад маш хялбар байдаг. Мөн амьдралын өртөг нь баруун Европын орнууд болон Австри, Герман зэрэг хөрс зэрэгэлдээ Төв Европын орнуудтай харьцуулахад хямд. Мөн сурч байхдаа цагийн ажил болон төгссөнийхөө дараа мэргэжлэр ажиллахад ажил олох явц харьцангуй хялбар байдаг. Чех улсын Европтой сүүлийн хэдэн жилийн турш хамгийн бага ажил хөдлийн түвшинтэй байгаа учраас ер нь байнга ажиллах хүчний нэмэгдүүлэхийг эргэлхийлж байдаг. За эдгээрээс гадна хамгийн том гэж хэлж болох давуу тал нь чех хэлээр Чех улсад их сургуулиудад улсын их сургуулиудад сурахад нас харгалзахгүй сургалтын төлбөр төлдөггүй. Харин англи хэлээр сурахад семестр бүр төлбөр төлдөг. Энэ нь сургууль, факультет, сонгосон мэргэжлээс хамаарат харилцан адилгүй. Гэхдээ дээд тал нь семестрийн 50,000 чех крон орчим буюу энэ Монгол мөнгөөр 6,500,000 төгрөг гэсэн үг. За тэгвэл Чехийн их сургуульд яаж сурах вэ? Хамгийн эхлээд та чех хэл дээр сурах уу, англи хэл дээр сурах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Чех хэл дээр сурахаар шийдсэн тохиолдолд хэлний бэлтгэлээ сонгож бүртгүүлээд эхний жилдээ хэлний бэлтгэлд сурна. 2 семестрийн турш сурснаар та B1-ээс B2 түвшинд хүрэх боломжтой. Ямар бэлтгэл сонгосноосоо хамаарат төлбөр нь жилийн 2,000-аас 6,000 евро байдаг. Томоохон хэлний бэлтгэлүүдийн тухай мэдээлэл бүхий манай холбооны зүгээс бэлдсэн постыг Facebook-ээс чех хэлний бэлтгэл гэсэн хаштагаар хайж олох боломжтой. За харин англи хэлээр сурахаар шийдсэн бол сургуулаа сонгох хэрэгтэй. Study.in.cz гэсэн веб портлоос Чехийн ихтэй сургуулиудын талаар бүхий л хэрэгтэй мэдээллийг нэг дороос авах боломжтой байдаг. Эндээс сургуулаа олж сонгоод сургуулийнхаа веб руу орж бүртгүүлнэ. Сургуулиудын бүртгэл нь онлайнаар явагддаг бөгөөд жил бүрийн 1 сард ер нь нэгддэг. Бүртгүүлсний дараа эсэлтийн шалгалтаа өгөх шаардлагатай. Англиар сурах тохиолдолд мэргэжлээс хамаараа шалгалтаа онлайнаар эсвэл урилгын визээр 100 чехэд ирээд биеэр өгдөг. Визний урилгыг сургуулаас нь явуулна. Харин чех хэлээр сурах гэд хэлний бэлтгэлдээ ирчихсэн байгаа тохиолдолд тухайн сургууль дээр очиод шалгалтаа өгдөг. Шалгалтаа ихэнхдээ бичгийн болон аман гэсэн 2 хэсгээс бүрддэг. За бас нэгэн чухал зүйл бол байр. Байрны хувьд дотор байрны хөвөлцөө ерөнхийдөө хангалттай байдаг. Өрөөний төрлөөсөө хамаарат төлбөр нь хоногийн 100-аас 250 крон орчим байдаг. Харин хуваараа байр түрээслэн гэх юм бол хажуу өрөө дунджаар сарын 5,000 крон байдаг. Визэнд ороход байрны гэрээ шаардлагатай. Дараагийн алхам маань эрүүл мэндийн даатгал хийлгэх. Анх ирж байгаа хүмүүсийн хувьд зөвхөн энэ VZP гэсэн компани даатгалыг хийлгэх ёстой. Энэхүү вебээр ороод 3 сонголтоос Plus эсвэл Exclusive гэсэн багц айл нэгийг нь сонгож авна. Basic нь болохоор зөвхөн богино хугацаагаар ирэх хүмүүст зориулсан болохоор оюутнуудад хамааралгүй гэсэн. За ингээд виз авах ажилд орно. Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь Чех хэлчээ сайдын яамны вебээс авах боломжтой. Хамгийн гол нь визний ярилцлаганд орохоос өмнө Чех улс болон Чехийн их сургуулиудын талаар хангалттай сан судалгаагаа хийж бэлдсэн байх хэрэгтэй. Ярилцлаганд муу байснаас болж визэнд гарахгүй байх тохиолдол их байдаг. За ингээд Чехэд ирсний дараа нострификац буюу дүүцүүлэлт гэдэг зүйлийг хийлэгдэг. Нострификацийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг бидний бэлтгэсэн подкастаас авах боломжтой. YouTube дээр Mod.cz гэсэн нэртэй манай холбооны сувг дээр энэхүү подкаст маань байгаа. Нострификац хийлгэхэд Монголоос бичиг баримт бүртгүүлж авчрах шаардлагатай байдаг болохоор энэхүү бичлэгийг та Чех рүү ирэхээс өмнө заавал үзээрэй. За ингээд биднээс асууж тодруулах зүйл байвал манай Facebook-ийн Чех улсад суралцагч оюутан залуучуудын холбоо гэсэн хуудас болон
Instagram-ийн mod.cz гэсэн хаягаар бидэнтэй холбогдоорой. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.